Сайн мэцхан өрхөмөнд үзэгчтэй Тархуул аймгийн засаг дарганы хамгийн газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярилцлага маань үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Батцөх оролцож байна. Ингээд таны өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 2018 оны аймгийн засаг дарганы 278 дугаар захирамж гарсан байгаа. Тэгэхээр яг энэ юунд чиглэгдсэн одоо захирамж байсан бэ? Аймгийн засаг дарганы 2018 оны 178 дугаар захирамж нь болохоор ажлын хэсэг байгуулсан захирамж байгаа. Энэ ажлын хэсэг нь ямар чиг үүрэгтэй ажлын хэсэг вэ гэхээр хууль зүйн сайдын 2015 оны 190 дугаар тушаалын авсралтаар батлагдсан тээврийн хэрэгслийг зөөлшилжүүлэх, төр саатуулах журам гэж шинжлэх зүйн боловсруулалт гарсан. Энэ журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй юм ажлын хэсэг. Энэ журмын хүрээнд тээврийн хэрэгслийг зөөлшилжүүлэх, төр саатуулах хашаа байрыг ажилуулах, аж ахуйн нэгжийг сонгон-солируулах юм ажлын хэсгийг бол аймгийн засаг дарганы захирамжаар байгуулсан. Энэ ажлын хэсэгт бол цагдаагийн газраас, хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс, орон нутгийн өмчийн газраас, хууль зүйн хэлтсээс ингээд дөрвөн нэгжээс төлөөлөл орсон 7 оны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж захирамжийн дагуу ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө бол тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, төр саадуулах, хашаа ажилуулах, аж ахуйн нэгж байгууллагыг бас сонгох энэ ажлын хэсэг гэж ойлгож болох тийм үү? Болно. Тэгж ажлын хэсэг гэж. Өмнө нь бас энэ тээврийн хэрэгслийг зөөр шилжүүлэхдээ бол ерөөхдөө замын цагдаагийн засгийн журмын гашаанд хийдэг гэсэн бол энэ шинжлэхсэн энэ журмаар бол төр хувимшлийн түншлэгийн хүрээнд энэ зөө тээвэрлэх, шилжүүлэх энэ юмыг бол хувийн аж ахуйн нэгжээр хийлгэхээр ингэж гарсан байгаа. Тэгээ энэ журмын бол хэрэгжилтийг хангах юм шаардлагатай болсон учраас энийг бол хэрэгжлийг хангах үүргийг аймгийн засаг даргад бол журмаар олгосон. Тэгээд энэний дагуу бол аймгийн засаг дарга захирамжаар ажлын хэсэг байгуулаж аж ахуйн нэгжийг сонгочлуулах энийг ил тод нээлттэй гэж явагддаг юм чиглэл өгсөн. Энэний дагуу бол өдрийн сонинд ийм аж ахуйн нэгжийн сонгочлуулалт явах гэж байна гэдэг зараа бол бид нар ил тод байдлыг хангаж ингэж тавьсан. Ажлын хэсэг бол сонгочлуулалтыг зарлахтаа оролцогч аж ахуйн нэгжүүдийн шугал шаргуулалтанд эрүүлэх материалыг бол ямар чиглэлийн ямар бичиг баримт хүрдүүлж ирж энэ сонгочлол шаргуулалтанд оруулах уу гэдэг залтуудыг нэлээд нухацтай ярилцаж 2-3 удаа хурал хийж байгаад үндсэн шаардлагуудаа тавьж ингэж нээлттэй сонгочлол шаргуулалтыг бол ил тод явуулсан. Нээлттэй сонгочлол шаргуулалтанд хэдэн бас компани материал ирсэн байна. Нээлттэй сонгочлол шаргуулалтанд бол нэг л компани материал ирсэн байгаа. Хавцгаа Аргалант гэдэг компани материал бол ирсэн. Бид нар бол нээлтийг бол цаг хугацаанд нь 2018 оны 12 сарын 7-ны өдөр шиг санагдаж байна. 12 цагт бол нээлттэй хийсэн. Энэ бол ил тод явахад бол нэг л компани бол тендер материал ирүүлсэн байна. За тэгэхээр ерөнхийдөө бас юугаараа давуу болж байгаа юм бол мэдээж төр хувийн байгууллагуудын хамтаа ажиллагаа сайжирч байна. За өөр бас ямар давуу талууд бас гарах юм бол энэ сүүлийн үед тээврийн хэрэгсэл төр шилжүүлэх, саатуулах энэ үйл ажиллагаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журмыг хэрэгжүүлэх. За ачаал ихтэй зам талбай дээр нэгдүгээр игний хагаас зогсчдаг автомашинуудыг журам мөрдүүлэхийн тулд ачдаг машин гэдэг Улаанбаатарт бол хэрэгжээд нэлээд удацсан байгаа. Энэ юм бол орон нутагт бас хэрэгжих ёстой. Дээр нь заавалчгүй торгол сагдаад ингэх гээд байгаа даа биш. Ямар нэгэн замын хөдөлгөөний варослт гардаг юм уу? Замын хөдөлгөөний дүрмж өртсөн согтууч гэдэг юм жолоочийн машиныг саатуулсан үедээ бол замын цагдаагийн албан хаагч өөрөө журам сахиулах хүн байна. Нөгөө тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож журмын гашаанд тавьжтай байх. Ийм сөрөг юмнууд гардаг байсан бол ерөөсөө энэ сүүлийн үед байж байгаа тээврийн хэрэгслийн үнц энэ ч нэмэгдсэн өндөр өртөгтэй тээврийн машинуудыг хэрвээ төрийн албаагч унж явж байгаа дахиад ямар нэгэн асуудалд орвол бас энэ нөгөө талтай сөрөг нөлөөтэй юм байна гэдэг. Ямар нэгэн аваргасл болчлоо гэхэд тэр талбайг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж түргэн чөлөөлөхийн тулд заавалчгүй механикдсан тийм тоногдолтой машинаар тургуу хугацаанд замаа чөлөөлөх юм шаардлага бас байна. Энэ шаардлагуудаараа бол энэ бас их даваа талтай. Зөвхөн ингээд журамлал зөөгөөд авах биш бас энд тэнд машин хээр явж байгаа дэвдэрдэг юм уу? Ямар нэгэн машин тээвэрлүүлэх шаардлагатай болсон үед бол энэ хувийн аж ахуйн нэгж учраас илүү бол утсаар нээлттэй яриад тэр хөлсийн төлөөд бол тээвэрлэлтэй хийх бас юм давхар боломж бас нэгдэж байгаа. Энэ компани маань ерөнхийдөө дархны компани байгаа юу? Тийм, Дархуул аймгийн компани байлаа.
Тэгээ энэ дээр дөрвөлсэн материалыг үзэж яхад бол 2016 оноос эхлэж үйл ажиллагаа явуулсан. Аж ахуйн нэгжийн гэрчлэгэн дээр бол хуурай замын тээвэр гадаа дотоод худалдаа гэсэн юм чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 16 оны 7 сараас эхлээд ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм аж ахуйн нэгж байлаа. Тэгээд энэ дээр зэрэгтэй бол өөрийн бас дулаан гаражтай тээвэр хэрэгслийг өлөө зөөж авчиад одоо өглөө хөтөнд хүний машиныг хөлтөгөөд гадаа хийчихгүй төлбөр мөнгөний тооцоог нь хийх бол тэр дулаан гаражт нь хадгалж агаад тэр холбогдох бичиг заасны бичиг баримтын бүрдэл нь хангаад тэр зөрчил нь одоо залруулагдах юм бол энийг л буцаагаад өгөх юм нөхцөлцөөр хангана. Мөн задгаа зам талбайтай тэндээ бол камерын одоо хяналт гэрэлтүүлэг тэгээ зам талбайг нь сардсан гэл ингээд олон шаардлагуудыг бас хангаж байна. Хүний эд хөрөнгийг эмтэж гэмтэх янз бүрийн байгалийн элдв зүйлээс хамгаалахад бол бас анхаарал тавьж энийг бол зарлж тэрний нөхцөлийг хангасан компани бол энэ дээр орж иж байна. Тэг бол тендер шалгарч байгаа. Тэгээд ажлын хэсэг бол оролдоод энэ авцгаа аргалан тэгдэг компани бол бидний тавьж байгаа шаардлагыг хангаж байна гэдэг үнэлэмжийг өгөөд ингээд гэрээ агуулгах эрхийг бол баталгаажуулаад явж байгаа. Хизээнээс ерөөдөө энэ ажил маань хэрэгжиж эхлэх юм болов? Нэг юм биш тендерээ зарлажлаа. Тий. Үнэлгээний хорооны хурал сая өнгөрсөн 7 хоногт бол зөвлөмжөө гаргасан. Одоо бол засаг даргатай нэг бол танилцуулаад одоо эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөд засаг дарга одоо үнэлгээний хорооны шийдвэр хүлээн зөвшөөрвөл одоо ингээд гэрээ байгуулах нөхцөл нь бол тэр өдрөөрөө л одоо эхэлнэ. Гэрээний төсөл арга дээр бол төсөл дээр бол манай холбогдох хүмүүс бол сууж байгаа. Ямар хуучирмаар яаж гэрээ байгуулах уу, гэрээний загвар нь ямар байх уу гэдэг дээр бол ажиллаад бэлтгэл ажиллагаа ингээ хангаа явж байгаа. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ Тархуул аймгийн Аз даргын тамирын газраас бэлтгэн хүргэдэг тодруулга ярьцлага маань энэ дөрөв өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.